Манай аймагт энэ сарын 15-ны өдөр Монгол Улсын ерөнхийлөгч захиагийн элбэгт орж ажиллаж, иргэдийн төлөөлөлт 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сар хүртэл төрийн тэргүүний хувьд хийж гүйцэтгэж ирсэн ажлын тайлангаа танилцууллаа. Тэрээр жил тутам ажлын тайлангаа улсын хуралд бичгээр танилцуулдаг бөгөөд өнгөрсөн жилд улсын хуралд бүрэн хэмжээний мэдээлэл хийсэн билээ. Харин энэ удаа Дархан хотын иргэдээр төлөөлүүлэн тэднэр дамжуулж Монгол Улсын иргэдэд ажлаа тайлгнасан юм а. Монгол Улсын ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа 101 товч зүйл хэсэгт хуваан танилцуулсан юм. Ажлын өрөөгөө иргэний танхим болгосноос эхлэн АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатарт хийхээр болсон зэргийг үүнд багтаасан байна. Энэ өдөр залуучууд театрын хурлын танхимд 700 гаруй иргэд цугларсан бөгөөд иргэд түүнд бичгээр асуулт тавьж тодорхой хариултуудыг авлаа. 8% хүүтэй орон сууц авсан хүн 5% хүү рүү шилжиж болох уу гэсэн ийм асуулт байна. За би энэнийг өчигдөр нааш гарахынхаа өмнө хурлын дарга ерөнхий сайдаас бас тодруулсан болно гэж хэлсэн шүү. Дарханд бол болох юм байна. Танах 8% хүүгээр өмнө авч ирсэн бол одоо банкн дээр очиод 5% хүү шууд шилжиж болно. Банкнууд нэг жоохон хойрог хандж байгаа юм байна. Ягаад гэвэл 8% хүүгээр арай илүү мөнгө төлөвлөх гэдэг шүү дээ. Тийм учраас ямар нэг нөхцөлгүйгээр 5% рүү шилжих боломжтой шүү гэдгийг юм хэлье. Эрүүгийн хуулийг бүтнээр нь өөрчилсөн гэх юм ямар өөрчлөлт орсон бэ гэж байна. За бүтнээр нь өөрчилсөн байгаа учраас бүтнээрээ л өөрчлөгдсөн. Энэ бол маш чухал хууль шүү. Нөгөө хүний гэмт хэрэгт орлоо барилаа гэж шийдэгдэг хууль байгаа. Энэ хуулийг авч хэлэлцдэг одоо гол хуулиуд сая батлагдаа. Хууль сахиулах салбарын тухай хууль гэж гарлаа. Энэ бол нөгөө зөрчлийн хууль гэдэг. Одоо нэг тийм зөрчил эрүү гэдэг бүх юм нэг явсан юм. Баг зөрчил гаргасан ч эрүү болоод байдаг. Одоо бол зөрчлийн хэрэг гаргасан бол зөрчлийн хуулиар тусдаа шийдэгдэнэ. Эрүүгээр шийдэх чинь тооцохгүй. Дахиад энэ энэрэнгүү хүнлүүгээ хандсан зөв хууль болж байгаа. Эрүүгийн хууль гэдэг нь тусдаа гарсан. Энэ бол зүйрлж хэлэх юм бол 1990 онд мал хөвчлсөнтэй адилхан ийм том одоо шинжилэл болж байгаа. За сонгуульд оролцож байгаа намууд нэр дэвшигчдэд та юу гэж хэлэх вэ гэж байна. Сонгуулийн хуулийг ягшлал мөрдөх хэрэгтэй. Ард иргэдээ тэр одоо байгаа зүйлээ сайн таниулах ёстой. Одоо бид нар хамгийн гол юм бол төр хариуцлагатай болох ёстой. Энэ хариуцлагатай болох чиглэлд маш тодорхой хөтөлбөрийг тэр хүмүүс дэвшүүлсэн байх ёстой. Бие биенээ муулсан, муухагаар дайрсан ийм хар юм баг байгаасаа гэж үнэхээр бодож байна. Энэ байхгүй байгаасаа зөвхөн бодлогын хувьд зөвхөн юу хийх үү, хэзээ хийх үү, яаж хийх үү гэдэг шийдлээр энэ намууд нэр дэвшигчид өрсөлдөөсөө гэж ингэж бодож байгаа шүү гэдгийг. Үүний дараа Монгол Улсын ерөнхийлөгч захиагийн элбэгт орж лаа телевизийн шууд эфирт ярилцлага өгсөн. Ерөнхийлөгчийн манай аймагт ажилласан өдөр дарханчууд аймгийн засаг даргын санаачилгаар аз жаргалтай гэр бүл урайнд ор дэлхийн гэр бүлийн өдрөлгийг өргөн тэмдэглэж байсан тул дээрх өдрийг тайван орчинд зохион байгуулах үүднээс автозамын зарим хэсгүүдийг хааж автомашингүй гудамжийг бий болгосон байлаа. Энд Монгол Улсын ерөнхийлөгч энэ өдрийн ажлын уулзалт хийх газар бүртээ явган алхаж очсон юм а.